дахин энэ удаа ихтгэлийн олж бас сонгогдсны хувьд бол сая сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа бас иргэдээс за сонссон иргэдээс хүссэн хүсэлтийг бас заавал дамжуулах хэрэгтэй гэж үзэж байна. За нэгдүгээр бол 5700 гаруй хэрэгтэй. Одоо яг цаасан дээр байна. Тэгээ залуу сорол гэдэг том хотхон бий болчихлоо. Энийг тооцоод яах юм бол 6000 гаруй хэрэгтэй ингээд том бага нутаг дэвсгэрийн хувьд дөрөв асуудал ихтэй. Тэгээ энэ асуудлуудыг бол сая ярьлаа. За давтсаж байгаа асуудлууд байна. Манай баг дээр одоо ATM байдаггүй, эмийн сан байдаггүй, өрхийн имлэг хоол, өрхийн имлэг одоо 6-7 км явж очдог, малтай оролдоос хаавсан уурхаан байрлал гэх мэтчлэн олон асуудлууд байна. Халуун усгүй, хүүхдийн цэцэрлэг хойно байдаггүй. Яагаад би энэ болгоныг ярьж байгаа юм бэ гэхээр бид нар мөрийн хөтөлбөр дээр энийг хэрэгжүүлнэ гэдгээ бид нар амлаж гарч ирж байгаа. Тийм болохоор энийг заавал одоо засаг даргад болон энэ цугласан намын бүлгийн гишүүдтэй бас заавал ингэж танилцуулах хэрэгтэй. За хотын хамгийн том асуудал бол эрдэмтлээд үзэх юм бол хамгийн том асуудал бол хотын хог байгаа. Сая яригдчихэв. Хотын яг залуу сургууль руу орж, буухны малтай айл руу орж, ер нь голынхоо дээр бүх газарлууд ер нь очиж байна. Зарим хүмүүс нь сая иргэдийн нийтийн урд 25 дэх хүртэл үзэж байнгын хог шатчихэдэг. Энэс болоод 25 дэх ихтэй болж байна хүртэл гэж хүртэл ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг 4 жилдээ бид нар заавал шийдэх ёстой. Энийг шийдэхгүй бол одоо бид нар худалчаараа дуудуулнаа. Тэгэхээр энийг заавал шийдэх асуудал нэг. За ганц хотын хог гэхгүй гэр оролтын хогийг 6-7 сар ачаагүй асуудлууд байна. Гэр оролтын хог үтэл энэ хотын энэ төв замынхаа бид нар тоос шорог цэвэрлж чадахгүй шорон зам дээр явж байгаа юм шиг тоос манруулаад явж байна. Энийг би яаж мэдсэн бэ гэхээр саяхан ялх хүүхдтэй болохдоо тэр түрээд явхад замын хажуугаар явхад тоос бол ерөөсөө замын хажуугаар явуулдаггүй юм. Тэгэхээр бид нар энд томоохон хөрөнгө зоригтой тавьж асуудлыг заавал шийдэх хэрэгтэй. Үнэхээр чадахгүй бол одоо улс хандаж, хоёр гишүүнтэй хандаж, одоо байгаль орчны яамд хандаж заавал шийдэх хэрэгтэй. Энэ хот доторх Чавсан хөгжил орон нутгийн хөгжил компани ажилчид бол үнэхээр хэцүү хүнд нөхцөлд ажилладаг. Цалин мөнгнөөс эхлээд байгаа байдалтай тавхан танилцж үзээрэй. Усанд орж хүртэл чаддгүй шүү дээ. Тийм нөхцөл байдал ааглагдсан байж ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нөхцөлийг бид нар бас хангах хэрэгтэй. Тэгээд тоног хөрөмжөөр бүрэн хангах хэрэгтэй. Цалин мөнгөний нэмэх хэрэгтэй. Ингэж асуудлууд хүн хүчийг нэмэх хэрэгтэй гэж шийднэ. За хоёрдугаар асуудал бол нохооны асуудал байна. Гэр оролтын иргэдэд тулгамддаг асуудлууд нохоо. Хот бол жилдээ 20 хэдэн сая төгрөг тавиад нохоо олдож байгаа. Гэхдээ энэ бол хаанаач хүрэхгүй 50 сая төгрөг гэж. Тэгэхээр одоо удахгүй сарын дараа бид нар төсөв бас яригдана. Тэгэхээр хот, аймаг хоёр хоорондоо ярилцж байгаа энэ асуудлыг бол заавал шийдэх ёстой. Өнөөдөр би сая эрүүл мэндийн газраас судалгаа авлаа. Сүүлийн 3 жилийн байдлаар ер нь 100 орчим иргэд нохоонд хазуулсан байна. Яг мэдгдснээр байна. Тэгээ энэний хүүхдүүд хэдэн байгаа бол өнөөдөр айлаар ороход гэр хорооллын айлууд бол цэцэрлэг сургуульд явахдаа айдаг. Тэнд одоо автобус унааны хүртээмж муу байдаг. Ээж аав нь өөрсдөө дагуулж явахдаа хүртэл айдаг гэж ярьж байгаа. Энэ бол хамгийн эмзэглэмээр асуудал. За мөн өрхийн имлэгийг бид түрүүнд ярьсан. Өрхийн имлэг одоо төсөв мөнгө нэмэгдэж байгаа юм байна. 1 тэрбум болж байгаа юм байна. 500 сая ирсэн бол нэг хэсгийг манай буухны хэсэгт байгуулад өгөөч гэдэг хүсэлтийг аймгийн дарга тавьж байгаа маа. Мэдээж энэ бол олон хороо шийдвэртэй бас ялсан нам учраас сонгогдох байхаа гэдэг итгэлтэй байна. За цэгэр хорооллын зам байна. Станцын баруун талын зам байна. Асуудлууд бол их байгаа. Тэгээ энэ болгоныг би зөвхөн довчхон дурдаад өнгөрч яг л цагандаа өрөвд. Сэлхат хорооллын дулааны асуудал. 12 онд сонгогдохдоо би намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж сэлхат хорооллыг дулаантай болгоно гэж гарсан. Тэгээ үүнд бол одоо ингээд худалчаараа дуудуулж байгаа. Нам бол өөр шүү дээ. Нам бол намын мөрийн хөтөлбөрийг ярьдаг. Би дагчууд би дагчийн мөрийн хөтөлбөр. Ганц Төмбөрбаатарын мөрийн хөтөлбөр биш байхгүй. Намын мөрийн хөтөлбөр. Энд байгаа бүх хүмүүсийн ярьж байгаа Монгол Ардын намын бүлэгт байгаа хүмүүст хамааралтай асуудал. Аймаг орон нутагтай холбоотой асуудал. Тийм болохоор энийг бас энэ 4 жилийн хугацаанд бид нар хийх ёстой. За гэрэлтүүлгийг аймагаас хотоос бол нэлээдгүй бас хийж байгаа, тавьж байгаа. Нэгдүгээрийн хувьд бол энэ дархмал байдаг учраас нэлээд өргөн талбайг хамардаг учраас гэрэлтүүлэг, тоглоомын талбай гэх асуудлууд их байдаг. Энэ болгон дээр бас төсөвт одоо удахгүй болох
төсөв тавихтаа бас энэ дээр анхаараач гэдэг би хэлмээр байна.